За би өнөөдөр та нарт сүргөтөө хүмүүст хийдэг нэг амьсгалын дасгалыг энэ бөмбөлөгтэй хамт хийж үзүүлье. Тэгэхээр ер нь бол ингээд цээж хорцох, хихрэх, гуйлгах, хоолой торох, ханиалгах гэдэг эдгээр нь бүгдээр ерөнхийдөө сүргөтэй маш их холбоотой байдаг. Тийм учраас энэ үед хамгийн чухал нь болохоор бид нар өрцний булчингаа сайжруулах хэрэгтэй байдаг. За тэгэхээр өрцний булчин сайжруулах ганц арга нь болохоор ерөөсөө л амьсгалын дасгал байгаа. Өөр юу ч биш. Та хоол ундаар хөдөлгөөнөөр өрцний булчин дэмжиж чадахгүй. Тэгэхээр зөвхөн амьсгалаа зөв авч зөв гаргаж сурснараа та өрцний булчингаа сайжруулнаа. За тэгэхээр ер нь хүмүүсийг бид нар бичлэгээр ингээд өрцний булчин сайжруулахын тулд ингээд амьсгалын дасгал хийгээд хэлэхээр зарим хүмүүс ерөнхийдөө настай хүмүүс чаддаггүй. Тэгээд дээр нь өрцний булчингийн тонус нь ерөнхийдөө сулгарсан байдаг учраас яг зөв амьсгалаа авч гаргаж чадахгүй ийм байдалд хүрсэн байдаг юм. За ер нь бол эхлээд шааргүйгээр бүгдээр амьсгалын дасгалаа хий. За тэгэхээр нэг гараа болохоор бид нэр цээжин дээрээ нэг гараа цээжин дээрээ тавиад нөгөө гараа ингээд хөвлий дээрээ тавиад за амьсгаагаа авахтаа болохоор бид нэр аль болохоор цээжээ ингэж өргөхгүй, цээжээрээ амьсгалахгүй, хөвлийгээрээ амьсгална. За тэгэхээр амьсгаа авахт бол таны хөвлийн урагшаага хамгийн сайнаар тэлээд амьсгаа гарахтаа хөвлийн маань гэж татагдчих байх хэвээр. За хамтдаа хийгээд үзье эхлээд. За энэ дасгалыг хийж байхдаа та хилээ энэ тагнаандаа хүргээд тэгээд хийн. За тэгээд ерөнхийдөө амьсгаагаа авахдаа уртаар амьсгаа аваад амьсгаагаа гаргахдаа удаанаар гаргана. За амьсгаа гаргахдаа удаан гаргах тусмаа л таны өрсний булчин илүү ажиллагаанд ордог гэдгийг бас санах хэрэгтэй. За сая яг миний саяны хэлсэн эдгээрийг бодолцоод дахиад нэг амьсгалын дасгал хийгээд хий. За өөрөөр хэлбэл та 4 тонн амьсгаагаа авсан гэж үзэх юм бол амьсгаа гаргахдаа тэрнээс болж өгөх юм бол 2 дахин урт буюу 8 тонн амьсгаагаа гаргана. За дунд нь бол амьсгаагаа төгжиж болно, төгжихгүй ч байж болно. Өөрөөр хэлбэл амьсгаагаа авлаа, төгжлээ, амьсгаагаа гаргалаа. За бүгдээрээ одоо амьсгаагаа төгжиж бас хамт хий. За энэ дасгалаа бүгдээрээ хийгээрэй. За тэгэхээр энэ дасгалыг илүү ачаалалтай болгохыг гэх юм бол бид нэр шаар хүлээж болно. Тэгэхээр бид нар жишээ нь бодибилдингийн тамирчид дасгалаа хийхдээ зүгээр булчингаа хөдөлгөөд байдаггүй төхөөрөмжөөр тийм ээ бусад гантил хэрэгслүүдээр хийх юм бол илүүдэр булчин ордог штэ. Яг тэрнтэй адилхан хэрвээ та дасгалыг зүгээр саяны миний зааснаар ингэж хийх юм бол тодорхой хэмжээнд үрдүү өгнө. Хэрвээ та тодорхой юм төхөөрөмжүүдтэй хамт хийх юм бол өрцний булчин бол илүү сайн тонус нь сайжирч өгдөг байгаа шүү. За тэгэхээр энэ бөмбөлөг нь болохоор юм зориултын яг физик эмчилгээний шаар байгаа. Тэгээд өөртөө бол ийм юутэй үлээгүүртэй. За энэний ач холбогдол нь болохоор та амьсгаагаа аваад амьсгаагаа гаргаад энэ үед бол тэр шаар хийгээ алдахгүй байх боломжтой. За тэгэхээр түрүүний бид нэр шааргүй хийсэн дасгал дээр яасан гэхээр амьсгаагаа авахдаа хөвлийгээ урагшаад түрээд амьсгаа гаргахдаа хөвлийгээ татсан штэ. Яг тэрэн шигэ амьсгаа авахдаа бол шаараа үлээхгүй байжгаад хөвлийгээ урагшин сайн түрнэ. За тэгээд амьсгаагаа гаргахдаа хөвлийгээ татахын хэрээр шаар руугаа үлээж хийлнэ. Тэгэхээр амьсгаа гаргах явцад бол илүү хүчтэй өгнө гэсэн үг байна тийм ээ. За тэгээ энийг бол хэд удаа хийн. За бүгдээрээ хамт шаартаагаа хий. За амьсгаагаа авахдаа хөвлийгээ урагшаа чадах чинээгээрээ тэлж өгнө. За хилээ тагнаандаа хүргэнэ гэдгээ битгий мартаарай. За нэг. За дахиад. Хоёр. За 3 дахь хий тийм ээ. За хажуунаас авъя. За тэгэхээр энэ дасгалыг та
5 минут, зааж чадах юм бол 10 минут хийн. За эхлээд 1 минут хийгээд үз, дараа нь 2, 3 гэд ингээд дасгалаа улам тоог нэмээд нэг удаа хийхдээ тоог нэмнэ. За мөн өдөрт одоо та нэг удаа хийдэг байсан бол 2, 3, 4 гэд олон удаа хийх тусмаа л таны өрцний булчингийн ажиллагаа сайжирна. За тэгэхээр өрцний булчингийн ажиллагааг яагаад сайжруулах гэдэг вэ гэхээр бидний ходоодны дээдлэлт нь ийм амсар булчин байдаг. За улаан хоолойн төгсгөлд нь бас хунигч булчин байдаг. Тэгэхээр энэ хоёр хунигч булчин болохоор бидний энэ яг өрцний булчин дээр ингээд таардаг. За амьсгаа авах энэ дасгал хийхэд тийм ээ. Амьсгаа аваад ингээд бид нар гүн амьсгаа авахад өрцний булчин доошоо олно. Амьсгаа гарах үед өрцний булчин дээшээ болно. За тэгэхээр энэ хөдөлгөөнөөр таны энэ ходоодны амсар болон улаан хоолойн доотлын энэ хунигч булчингуудыг яаж өгөх нь дэмжиж өгөх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дэмжлэгээр бол таны улаан хоолойн доод хунигч булчин чангарснараа ходоодноос дээшээгээ одоо ходоодгдсан байгаа зүйлс чи орж ирэхгүй байх ийм боломж нь бол бүрддэг юм байгаа. За тэгэхээр энэ үлэвч хойшуутай нь бол та манайха төгөөс бол авч болно. Зөөргөний үед өрөвсөл дарах, за мөн салтыг хамгаалах ийм хоёр зөгийн жилийн усан болон тусан хандуудыг бол хэрэглэгчтэй өгдөг санал болгодог. Энэ удаа ингээд та зөгийн жилийн усан болон тусан хандыг хамтд нь авах тохиолдолд танд энэ сөөргөн дасгалын шарыг энэ хошуутай хамт бэлгэнд өгөх болно. За ингээд удахгүй болох үндэсний баярын та бүхэнд мэндийг урьдчилаад хүргэе. За энэ баяр наадмаар айл болохоор хоол одоо идж байгаа ундаа тохируулаад өөрийнхөө одоо сөөргөө тийм ээ бусад хоол боловсруулах замын асуудлыг сэдрэхгүй хурцын байдалд оруулахгүйгээр өөрийнхөө биеийг хайрлаж ингэж наадамлаарай гэж бас захиж хэлье. За ингээд удахгүй дараагийнхаа зөвлөгөө болон бичлэгээр уулзцгаая. Ходоодгдсан эмгүү ангай сурцгаая.